өнгөн одорчээ. За, дэн чиний ээлж боллоо гэж ноён Рочестер хэллээ. Нөгөө алан гарч явах үед ирээр бүлгийнхнийхээ хам сулсагдсан суудлуудыг эзэлжээ. Хага Инграм удирдагчийнхаа баруун гар алд суув. Бусад мэрэг өсөгчид үүний болон үүний хоёр алын сандлуудыг дүүргэв. Би одоо жүжигчдийг харахаа байсан. Би хөшиг нээгдэхийг сонирхон хүлээхээ болов. Үзэгчдийн анхаарлыг ав. Миний нүд нуман хаалга дээр оогож байсан ч одоо хагас ойрог сандал дийлдэшгүй хаагдаж байлаа. Полковник Дэм болон үүний бүлгийнх нь ямар хошин шог яриа оглож, ямар үг сонгож өөрсдийгөө хэрхэн цагаасныг би одоо сандаггүй. Гэвч үйл явдал бүрийн дараа болсон зөвлөлтийг би одоо ч харж байна. Ноён Рочестер Хага Инграм руу. Хага Инграм үүн рүү эргэж хардаг. Тэр эмгээ олгоогоо үүн рүү онгойж байхыг би харлаа. Би эдний харилцсан шивнийг сонсож байна. Тэдний харилцсан харцыг би сандаг. Үзүүлбэрээс үүдлийн мэдрэмж ир агшин дой санаанд иргэн ирдэг. Уншигчаа би ноён Рочестерыг хайрлаж сурснаа анаар хэлсэн юм. Тэр намайг анзаархаа байсныг мэдсэн учраас би одоо үүнийг хайрлахаа болж чадахгүй байлаа. Учир нь би үүний дэргэд олон цагийг өнгөрөөж, ир ганцчудаа миний зүг харахгүй байсан учраас, үүний бүхий л анхаарал халамжийг нэгэн агуу хаага хүлээн авсныг би харсан учраас, хажуугаар өнгөрөхдөө нүмергийнхөө хормоогоор надад хүрхийг жигшин зэвүүдсэн. Хэрвээ үүний хар бараан сүр жавхлан харц санамсаргүй охиолдлоор над руу унах юм бол ажиглагдахааргүй муухай зүйлээс үүнийг ир даруйг ааж авах болно. Би үүнийг хайрлахгүй байж чадсангүй. Учир нь нэр удахгүй яг энэ хаагаа гэрлэн гэдэг би иглээ байлаа. Учир нь би үүний алаар санаа зорилгодоо бахархлаа байгаагаа өдөр бүр уншдаг байлаа. Сэгэл аам мөн бардамлаараа ницаахын аргагүй. Ийм нөхцөл байдалд хайрыг хөргөх эсвэл хөөх юу ч байгаагүй ч цөхрлийг бий болгож байв. Уншигч минь анаар аархал өрүүлнэ гэж бодох байх. Хэрэв миний байр суурьнд байгаа эмгээ хүн Хага Инграмын эмгээд аархаж чаддаг бол гэвч би аархаагүй, эсвэл маш ховорхон охиолддог байсан. Миний амссан өвдлийн мөн чанарыг энэ үгээр айлбарлах аргагүй байв. Хага Инграм Жонос доогуур эмдэг байв. Тэр энэ мэдрэмжийг өдөөж чадхааргүй дорд байв. Парадоксыг уучлаарай, би юу гэж хэлж байгаагаа хэлж байна. Тэр маш сүр жавхланаа байсан ч жинхэнэ хүн биш, ир сайн хүн, олон гайхлаа амжлаа. Гэвч үүний оюун ухаан ядуу зүрх нь үргэлжийн үржил шингүү байв. Ир хөрсөн дээр юу ч өөрийн ирэхгүй цэцгэлсэнгүй, шинэхэн байгалийн жимс гэж байхгүй. Тэр сайн биш байв. Тэр жинхэнэ хүн биш. Номноос сонсогдох өгүүлбэрүүдийг даван хэлдэг байсан бөгөөд хизээч өөрийн гэсэн санаа бодлоо хэлдэггүй байсан. Тэр өндөр өнгө аясаа байхыг дэмждэг байв. Гэвч ир өрөвч сэглийн мэдрэмжийг мэддэггүй байв. Өрөвч нэмжин сэгэл үнэн үнд байгаагүй. Бяцхан адилын эсрэг өрсөн хорон санаагаа хийх үзэн ядаж, үүн рүү дөхөж очвол үүнийг ямар нэгэн ичхүргүй үг хэлэхээр үлхэж, хэрхий олон удаа үүнээс уруудаг байв. Заримдаа үүнийг өрөөнөөс гаргахыг ушааж, үргэлж хүүн хүндий, ширүүн харьцдаг байв. Минийхээс бусад нүд эдгээр зан чанарын илэрхийллийг анхаарлаа ажиглаж байлаа. Тийм, ирээдүйн хүргэн ноён Рочестер өөрөө өлөглөж байгаа зүйлийнхээ алаар асралгүй хянал авч байв. Энэ мэрэгэн ухаан, энэхүү болгоомжтой байдал, хонгорхон залуугийнхаа догдлыг өгс бөгөөд од ухамсарлаж, үүнд хандах хандлагад нь хүсэл ачаал нь ил байхгүй байсан нь миний байн гарчлаан зовоодаг өвдөл үүдлийн юм. Тэр гэр бүлийнхнийгээ магадгүй улс өрийн шалгаанаар үүнийг гэрлэх гэж байгааг би харсан. Тэр үүнд хайраа өгөөгүй, мөн үүний чадвар ир эрдэнсийг үүнээс олж авахд охирохгүй гэж би боддог байлаа. Энэ бол мэдрэлийн мэдрэмжинд хүрч шоолж халуурч байсан газар байсан бөгөөд ир үүнийг сэгэл аам болгож чадсангүй. Хэрэв ир яллыг ир дорн хийж чадсан бол ир бууж өгч, зүрх сэглээ үүнийг хөлт чин сэглээсээ авсан бол би нүрээ боож хан руу эргэж зүүлснээр эдний өлөө өгөх байсан бизээ. Хэрэв Хага Инграм хүч, галцоогоо, нэмжин сэглэл хэрсэн ухаанаа сайн, эрхэмсэг эмгээ байсан бол би хоёр барай нэг амин чухал эмцэл буюу Жо цөхрөл байх байсан. Тэгээд зүрх минь асарч цайлгаж, би үүнийг биширч, үүний онцгой чанарыг хүлээн зөвшөөрч, үлдсэн амьдралынхаа урш чимээгүй байх байсан. Миний бахархал хэдий чинээ гүнзгий байх болно, чимээгүй байдал минь өдий чинээ амар амуулан байх байлаа. Гэвч Хага Инграм ноён Рочестерыг гайхшруулах гэсэн оролдлогыг харж, эдний дахин бүүлгүйснийг нь харах, сум бүр зорилгодоо хүрнэ гэж дэмий хоосон бодож, амжилтад хүрэхийн өлөө өөрийгөө хэрүүлэн хөөцөлдөж бардамнал. Маадгар байдал нь уруу ахыг хүссэн зүйл нь улам бүр эсэргүүцэж, үүнийг нүдээр харах нь нэгэн зэрэг зогсолгүй өдөөл харгас хэрцгий хоригдоор байх явдал байлаа. Яагаад гэвэл, ир бүүлгүйсэн үед би үүнийг хэрхэн амжилаа болох байсныг харсан. Ноён Рочестерийн цээжнээс асралгүй харж, хөлд нь ямар ч гим хоргүй унсан сумнууд хэрэв илүү бага гараар буудсан бол үүний бардам зүрх сэгэлд хурц догшин чичирч, үүний хав нүдэнд хайр, өгөөдсөн царайнд нь зөөлхөн байдлыг дуудах байсан бизээ. Эсвэл бүр дээр нь зэвсэггүйгээр чимээгүй эзлэн өрөмгийлэл гарч болох байсан. Түүний ийм ойр доон байх завшаан өөр нь охиож байхад ир яагаад үүнд илүү их нөлөөлж болохгүй гэж би өөрөөсөө асуулаа. Мэдээж ир үүнд үнэхээр аалагдаж чадахгүй, эсвэл жинхэнэ хайраар үүнд аалагдахгүй нь мэдээж. Хэрэв ихсэн бол инээмсэглэж зогсолгүй харцаараа гялалцаж, ийм нарийн хийцээ агаар олон янзын ач ивэл үйлдвэрлэх шаардлагагүй байлаа.
Тэр үүний хажууд чимээгүйхэн сууж, баг үг хэлж, баг харснаар үүний зүрх сэглийг ааж болох юм шиг надад санагддаг. Тэр эмгэн үүнийг ирч хүчээгээр эвчиж байхад үүнийг хавруулж байгаагаас би үүний царайнаас эс өөр царайг олж харсан. Гэвч дараа нь энэ нь өөрөө гарч ирэв. Энэ нь нарийн урлаг оцоосон манераар бий болоогүй. Хэн нэгэн үүнийг хүлээн зөвшөөрч хүссэн зүйлд нь дүр эсэхгүйгээр хариулж, шаардлагаа үед нь нүүр царайгүй хандаж байсан бөгөөд энэ нь улам нэмэгдэж, улам ээлдэг найрсаг. Ээлдэг боловсон болж нарны цацраг лугаа адил хүнийг дулаацуулж байлаа. Тэр хоёр гэрэлсний дараа нөхрөө яаж алагдах бол? Тэр үүнийг хийж чадна гэж би бодохгүй байна. Гэсэн хэдий ч энэ нь зохицуулагдаж болох байв. Үүний эхнэр нар гэрэлдэг хамгийн аз жаргалаа эмгээ байж магадгүй гэдэг би үнэхээр ийдэг. Би ноён Рочесерийн сонирхол, холбооны өлөө гэрлэх хүслийг шүүмжилсэн ямар ч зүйл хараахан хэлээгүй байна. Би үүний санаа зорилго ийм байсныг анх мэдээд гайхсан. Би үүнийг эхнэр сонгохдоо ийм нийлэг сэдлийн нөлөөнд авахгүй хүн гэж бодож байсан юм. Гэвч би алуудын байр суурь, боловсрол гэх мэт зүйлсийг удаан бодох усан үүнийг болон Хага Инграмыг хүүхэд ахуй наснаасаа эдэнд суулгасан санаа. Зарчмуудын дагуу үйлдсэн хэмээн шүүж, буруух нь өдий чиний зөв биш мэ санагдав. Тэдний анги бүгдээрээ эдгээр зарчмыг баримлдаг байв. Тэгэхээр миний ойлгож чадхааргүй шалгаан эдэнд байсан гэж би бодож байлаа. Хэрэв би үүн шиг боловсон хүн байсан бол зөвхөн хайрлаж чадах эхнэрээ цээжиндээ авах байсан юм шиг надад санагдав. Гэвч энэ үлгэлгөө нөхрийнхөө аз жаргалд хүргэх ашиг үсэн маш тодорхой байдал нь үүнийг нээр хүлээн зөвшөөрөхийн эсрэг маргаан байх ёсоо гэдэг би эгүүлсэн юм. Эс бөгөөс бүх дэлхий миний хүснээр үйлдэх болно гэдэг би иглээ байлаа. Гэвч бусад асуудлаар би эзэндээ маш зөөлөн хандаж байлаа. Би өмнө нь анхаарлаа ажиглаж байсан үүний бүх догдлыг марж байлаа. Өмнө нь би үүний зан чанарын бүх алыг судлахыг хичээдэг байлаа. Мууг сайн нь хам авах, хоёуланг нь шударгаар үнэлж дүнснээр их шүүх шийдвэр гаргах болно. Одоо би ямар ч муу зүйл олж харсангүй. Намайг нэг удаа цочирдуулсан өгөөдөл хав ширүүн байдал нь сонгож авсан хоолны хурц амлагч лугаа адил байлаа. Тэдний оршихуй хурц боловч байхгүй байгаа нь харьцангуй уугар гунгаймын санагдах байв. Энэ нь аимшигай эсвэл уугар гунгай үлгэлгөө эсвэл цөхрөнгөө барсан царай уу? Хаяа нэг ажиглагч нүдэнд нь нээгдэж хагас дуу илчлэгдсэн хачин гүнзгийрлийг ойлгохоос өмнө дахин хаагддаг байлаа. Гал уулмын харагдах олгодын дундуур хэрэн инүүчилж, гин газар чичирч байгааг мэдэрсэн юм шиг намайг айж ухарч нэцдэг байсан эр зүйлийг зүрхэн цохилж байгаа ч мэдрэлийн саажлаа биш. Би зайс хийхийг хүсхийн оронд зөвхөн зүрхлэхийг л хүсч байлаа. Хага Инграм хизээ нэгэн өдөр чөлөө цагаараа ёроолгүй гүнд орж, нууцуудыг нь судалж, мөн чанарыг нь дүгнэж цэгнэх байсан учраас би үүнийг аз жаргалаа гэж бодсон. Энэ хооронд би зөвхөн эзнээ болон үүний ирээдүйн сүү бүсгүйг л бодож, зөвхөн эднийг харж, яриаг нь сонсож, зөвхөн чухал хөдөлгөөнийг нь л бодож байсан бол намын үлдсэн гишүүд устаа ашиг сонирхол, зугаа цэнгэлд анхаарлаа хандуулж байлаа. Хага Инграм хоёр хүндэглийн хурал дээр үргэлжлүүлсэн уулзаж, хоёр малгайгаа бие рүүгээ олгоод дохиод, хов живийнхээ сэдвийн дагуу хос омруулсан хүүхэлтэй шиг гинийн эсвэл нууцлаг эсвэл аимшигай зангаагаар дөрвөн гараа өргөв. Зөөлөн Хагадын сайхан сэглээ Хага Ишоноо ярилцав. Тэр хоёр заримдаа найрсаг үг хэлж надад инээмсэглэдэг байв. Сэр Жоржлин, полковник Дэм, ноён Ишоннаар улс өр, дүүргийн ажил хэрэг, шударга ёсны ажлын алаар ярилцав. Лорд Инграм эми Ишоноо сээгнэж байв. Луизалин Хага хам оглож дуулж байв. Мэри Инграм нөгөөгийнхөө ирэлхийг яриаг залхуу сонсож байв. Заримдаа бүгд нэг зөвшөөрлөөр гол жүжигчдийг ажиглаж сонсохын улд оглоо үр зогсоодог байв. Учир нь ноён Рочесер болон үүний нэг холбоо байсан учраас Хага Инграмнаар үдшилгийн амьдрал бодгол байсан юм. Хэрэв эр өрөөнд нэг цаг байхгүй бол зочдынх нь сэтгэл санааг мэдэгдэхүйц ууграа байдал эзэмддэг байв. Түүний дахин орж ирсэн нь ярианы эрч хүчийг шинээр нэмэгдүүлэх нь гарцаагүй байлаа. Нэгэн өдөр үүнийг ажлаар мэлкөө дуудсан бөгөөд орой болол эргэж ирэх магадлал бага байсан нь үүний хөдөлгөөний нөлөө догдож байгаа нь онцгой мэдрэгдсэн боллоо. Үдээс хойш ноён байсан бөгөөд үдшилхэн саяхан хийгийн цаана нийгэн газар босгосон цэгнүүдийн хуаран үзгээр явахыг санал болгосон ч хойшлуулсан байв. Зарим боловсон эрчүүд малын хашаа руу явж, залуу эмгээчүүд залуу бүсгүйчүүдээ хам бильярд тоглож байв. Инграм, Лин хоёр карын оглоомоор айвширлыг ирж хайв. Улаан Инграм Хагадын, Хага Ишон хоёрын өөрийг нь ярианд даах гэсэн зарим оролцоогыг бие осон чимээгүй зангаасаа ницаасныхаа дараа эхлээд өвөлдөр хуурын сэтэл хөдлөм аялгуу, агаарыг дургуутсан буунаж, дараа нь номын сангаас роман авчирч, буйдан дээр ихэмсэг байдлаагаар үсрэн суугаад, уран зохиолын эд шидээр хууран мэхлэхээр бэлтэж эзгүй байх уурай цаг. Өрөө байшинч чимээгүй байв. Зөвхөн хаяа бильярд оглогчдын хөгжил дээрээс сонсогдож байв. Бүрэнхий болоход оройн хоолой өмсөх цаг босныг цаг аль хэдийн сэрэмжлүүлчихсэн байл зочны өрөөний цонхны суудалд миний хажууд өвдөг сүхрэн сууж байсан бяцхан адилхийн дуу алдав. Ноён Рочесер ирж байна. Намайг эргэж харал Хага Инграм буйдангаас урагш харав. Бусад нь ч гэсэн хид хідэн ажилласаа олгоогоо өндийлгэж байв. Энэ үед дугуйны шажигнах, морины уурай шүрших чимээ ноён шорон дээр сонсогдож байв. Морин нэрэг ойрож байв. Гэрээ ийм маягаар ирэх нь үүнд юу нөлөөлж чадах юм бэ гэж Хага Инграм асуув.
Тэр гадагшаа гарахдаа Мисроор хар морь унсан биз дээ. Нисгэгч үүний хан байсан. Тэр амьдыг юу хийсэн юм бэ? Тэр ингэж хилмигцээ өндөр бие, нүсэр хувцаагаа цонхны ойролцоо төхөж ирэхэд би нурууг минь хуглал арагшаа бүхийхөөс өөр аргагүй болов. Тэр эхлээд намайг ажигласангүй, харин хараад уруулаа нуглан өөр цонх руу шилжлээ. Морин иргэний дараа зогсов. Жолооч хаалганы хонхыг дарахад аяны хувцсаа нэгэн ир буу. Гэвч энэ нь ноён Рочесер биш. Өндөр нурваа, загварсаг царай, үл анх хүн байв. Ямар өдөөн хагсан юм бэ гэж хаага Инграм дуу алтна. Чи ядарсан сармагчин. Адилийг абсраф болгов. Хэн чамайг хуурамч мэдээлэл өгөхөөр цонхонд суулгасан юм бэ гэд ир намайг буруу амийн уурай харав. Танхимд хэсэг яриа сонсогдож удалгүй шинээр ирсэн хүн орж ирэв. Тэр хаага Инграмд бүхийн үүнийг энд байсан хамгийн ахмад хаага гэж боджээ. Миний найз ноён Рочесер гэрээсээ ирсэн үед би охиромжгүй цаг ирсэн юм шиг байна. Гэхдээ би маш холын аяллаас ирсэн болохоор үүнийг эргэж ирэл энд суух ийм хол хуучны дон анил байх гэж бодож байна. Түүний бие авч явах байдал ийдэг байв. Ярих аялгуун надад баг зэрэг юр бусын санагдав. Яг гадаад биш ч гэсэн англи хэл биш. Үүний нас ноён Рочесерийнхээ ойролцоо 30-аас 40 хүрэл. Түүний царай юр бусын нэмгэн байв. Эс бөгөөс ир анх харахад гой царай хүн байв. Анхаарлаа ажиглаад үүний нүүрэн даалгадахгүй, эсвэл аалагдаагүй ямар нэг зүйлийг олж харсан. Түүний царай өгөрөө боловч дэндүү айван байлаа. Нүд нь ном, сайн зүссэн ч гадагшаа харагдах амьдрал нь аримхий хоосон амьдрал байлаа. Хувцслын хонхны дуу үдшилхийг арав. Хоолны дараа л би үүнээ дахин уулзав. Тэр үед ир айван байгаа юм шиг санагдав. Гэвч үүний дүр өрх надад өмнөхөөсөө бага алагдсан бөгөөд энэ нь нэгэн зэрэг овооргүй, эмгүүмээ санагдав. Түүний нүд инүүчлэх ямар ч ууггүй байлаа. Энэ нь миний хизээж харж байгаагүй ийм хачин харцыг үүнд өрүүлв. Царайлаг нөхөрсөг биш царай хүний хувьд ир намайг уйлын жигшүүрээ болгов. Бүрэн 100 хэлбэрээ гүсгэр царайнд ямар ч хүч байсангүй. Оргил хамар жижигхэн иноор аманд хаожил байсангүй. Духан дээр нь ямар ч бодол байсангүй. Тэр хоосон бор нүдэнд ямар ч ушаал байхгүй. Би өртийн буланд суугаад эвшин дээрх жирандасуудын гэрэл үүн рүү бүрэн гэрлэж байлаа. Учир нь ир галд ойрон авсан буудан дээр сууж даарсан юм шиг улам бүр ойрон ирж байсан бол би үүнийг ноён Рочесерээ харьцуулав. Миний бодлоор хүндэглэгээр хэлэхэд гялалцсан аман болон догшин шумбагч аман хоёрын хоорондох ялгаа ийм ч их байгаагүй бизээ. Тэр ноён Рочесерийг хуучин найз гэж ярьдаг байжээ. Тэдний хачирхлаа нөхөрлсөн хий уйлшрал уулгардаг хэмээх хуучны зөөр үгийн од жишээ байсан боллоо. 2-3 эрхэм үүний хажууд сууж байсан бөгөөд би заримдаа өрөөний нөгөө галд эдний ярианы хэсгийг олж хардаг байлаа. Эхэндээ би сонссон зүйлээ сайн ойлгож чадсангүй. Учир нь надад ойрхон сууж байсан Луиза Ишон, Мэри Инграм нарын яриа үе надад хурч ирсэн хэсэгхэн өгүүлбэрүүдийг бодлуулж байв. Сүүлчийнх нь үл анх хүний алаар ярилцаж байв. Тэд хоёулаа үүнийг үзэсгэлэнээ хүн гэж нэрлэдэг байв. Луиза үүнийг аманд хайрын мөн үүнийг хайрладаг гэж хэлэхэд Мэри үүнийг хөөхөн бяцхан ам, хөөхөн хамаргийг сэвэл ам дүр өрхөөрөө илэрхийлжээ. Тэр ямар хөөхөн тухай юм бэ гэж Луиза хашгирч ийм гүлгэр миний дургүй хөмсгөө зангидсан эмх замраагүй зүйлсийн аль нь ч надад ийм их хаалгаддаггүй. Ямар намуухан нүд инээмсэглэл гэж. Тэгээд ноён Хенрилийн эднийг өрөөний нөгөө алд дуудаж хий коммун руу хойшлуулсан аялын алаар ямар нэг асуудлыг шийдэхээр намайг маш их авшруулв. Би галын дэрэгдэх бүлгийнхэн дээр анхаарлаа өвлрүүлж чадсан бөгөөд шинээр ирсэн хүнийг ноён Мэйсэн гэдэг болохыг удалгүй мэдсэн юм. Дараа нь би үүнийг Англид дөнгөж ирээд халуун газраас ирсэн гэдгийг олж мэдсэн юм. Тийм ч учраас үүний царай маш нингэн байсан бөгөөд зуухны ойролцоо сууж гэрээ сур өмсдөг байсан нь эргэлзээгүй. Удалгүй Ямак гингсэн Испани таун гэсэн үгс вэс эндийн арлуудыг үүний оршин суух газар хэмээн заадаг байв. Мөн ирээр энд ноён Рочесерийг анх удаа харж анилцсан гэдгийг би удалгүй олж мэдсэн юм. Тэр найзынхаа халуун хар салхи, бороо улирлыг үзэн яддаг ухаан ярьсан юм. Ноён Рочесер аялагч байсныг би мэдэж байлаа. Хаага Фэрфакс ингэж хэлсэн байв. Гэвч Европын үүний инүүчилсэн байдлыг хязгаарласан гэж би бодсон. Одоо хүрэл би илүү алс холын эрэг очиж үдсэн ухаа ганц санаа сонсоогүй байлаа. Би эдгээр зүйлсийг унгаан бодож байл санаанд оромгүй нэгэн үйл явдал бодол санааны минь усыг асалсан юм. Хин нэгэн хүн хаалгаа онгойлгохыг хараад ноён Мэйсэн чичирч гал дээр нь нүүрс явахыг хүсв. Гал нь халуун улаанаар гялалцаж байсан ч гал нь халуун улаан хിവэр байлаа. Нүүрс авчирсан хөлийн хүн гарч явахдаа ноён Ишоны сандлын дэргэд зогсоод намуухан дуугаар үүнд ямар нэг зүйл хэлсэн бөгөөд үүнээс би насаа эмгээ буюу нилээд яругаа гэсэн үгсийг л сонссон юм. Хэрв ир өөрийгөө айлахгүй бол шоронд хоригдох болно гэж үүнд хэлээрэй гэж шүүгч хариулв. Үгүй ээ зогсоо гэж полковниктийн яриаг наслан зогсов. Түүнийг биеий явуул Ишон. Бид энэ зүйлийг хариуцлагаооцож болно. Эмгээчүүдэд зөвлөлтгөн дээр. Тэгээд чанга дуугаар хэлээд эмгээчүүдээ анар цэгнүүдийн хооронд очихоор хий коммун руу явах ухаан ярьсан. Сим энэ мөчид зарц нарын анхинд хуучин их багчуудын нэг нь байгаа гэж хэлээд эдэнд аз жаргалыг нь хэлхийн улд чанарын өмнө авчирч өгөхийг шаардаж байна. Та үүнээ уулзах уу? Мэдээж полковник ийм доогуур хуурам мэхлэгчийг дэмжихгүй биз дээ.
Түүнийг эрд даруй явуул. Гэхдээ би үүнийг яв гэж явж чадахгүй. Хаага минь гэж хөлийн цэрэг хэлв. Зарц нарын хинэн ч чадахгүй. Хаага Фэрфакс яг одоо үүний хам байж үүнийг явахыг гуйж байна. Харин нэр яндангийн буланд суугаад энд орох зөвшөөрөл авах хүрэл юу ч үүнийг өдөөхгүй гэж хэлж байна. Тэр юу хүсэж байна вэ гэж Хаага ишин асуув. Язгуурнуудад аз жаргалыг нь хэлье гэж ир хэлв Хаага. Тэр үүнийг хийх ёстой мөн хийх болно гэж ангараалдаг. Тэр ямар хүн бэ гэж Хаага ишин амьсгаа аван асуув. Аимшигаа муухай хөгшин амин Хаага бараг л чулуу шиг хар өнгөө. Тэр үнэхээр шидэн байна гэж Фредериклин хашгирлаа. Мэдээж үүнийг оруулъя. Тэгэлгүй яах вэ гэж дүүн хариулв. Ийм хөвчлээ боломжоо хаявал мянган харамслаа хэрэг болно. Хайр хөвгүүд минь анаар юу бодож байна вэ гэж Хаагалийн дуу галдав. Би ийм огургүй үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч чадахгүй байх гэж бэлэвсэн Инграм хэлв. Тэгэлгүй яах вэ ээжээ. Гэхдээ чадна бас чадна гэж Бланшийн ихэмсэг дуу сонсогдож бөгөлдөр хуурын сандал дээр эргэж харав. Ир өнөөдрийг хүрэл чимээгүй сууж янз бүрийн хөгжмийн дэвсгэрүүдийг шалгаж байсан боллоо. Би мэрэг үлэгдэхийг сонсох сониуч байна. Тийм учраас Сим бэлтэмд урагш ушаалаг хонгорхон Бланш минь. Санагун би мэднэ. Чиний санал болгож чадах бүх зүйлийг би санаж байна. Би хүслээ хүлээн авах ёстой. Өргөн Сим. Тийм ээ, ийм гэж хашгиралдав. Түүнийг эерэг. Сайхан спор болно. Хөлийн хүн eenгэлцсэн хിവэр байв. Тэр үнэхээр бүдүүлэг харагдаж байна гэж ир хэлв. Яв гэж Хаага Инграм хашгирч ир хүн яв. Багийнхныг ир даруй сэвэл догдлон эзэмдэв. Симийг эргэж ирэхэд шоолон хуурхах гал дүрэлцэж байв. Тэр одоо ирэхгүй гэж ир хэлв. Тэр бүдүүлэг сүргийн эдний үг өмнө зогсох нь үүний үүрэг биш гэж хэлж байна. Би үүнийг ганцаараа өрөөнд оруулж дараа нь үүнээ зөвлөлтгийг хүссэн хүмүүс нэг нэгээрээ үүн дээр очих ёстой. Хаан Бланш минь ир халтлагад өрөж байгааг анаар харж байна. Болгоомжой бай. Ингэр илч охин минь мэдээж үүнийг номын санд үзүүлээрэй гэж Ингэр илч охин хаслан хэлв. Бүдүүлэг сүргийн өмнө үүнийг сонсох нь миний үүрэг биш. Би үүнийг ганцаараа байлгах гэсэн үг. Номын санд гал гарсан уу? Тийм ээ Хаага. Гэхдээ ир үнэхээр сайхан харагдаж байна. Энэ яриагаа зогсоо. Блок хэд. Миний ушаалыг биелүүл. Сим дахиад л алга болов. Нууцлаг анимац хүлээл дахин бүрэн дүүрэн нэмэгдэв. Тэр одоо бэлэн боллоо гэж хөлийн хүн хэлээд дахин гарч ирэв. Тэр үүний анхны зочин хэн байхыг мэдхийг хүсэж байна. Эмгээчүүд явхаас өмнө би үүнийг хараад үзсэн дээр гэж бодож байна гэж полковник Дэн хэлв. Түүнд хэлээч Сим нэг эрхэм ирж байна. Сим явж эргэж ирэв. Эрхэмээ үүнд боловсон хүн байхгүй гэж ир хэллээ. Эд үүнд ойрон очих гэж санаа зовох хэрэггүй. Бас залуу ганц би эмгээчүүдээс бусад эмгээчүүд ч бас байхгүй гэж нэмж хэлв. Жүүгээр хэлий. Ир амаа байна гэж Хенрилийн дуу алдав. Хаага Инграм бөөр суурэ босч би өрүүлж явна гэж цэргүүдийнхээ машинд завсар гарч найдвар өрүүлсэн удирдагчдад охирох өнгөөр хэлв. Өө, миний хамгийн сайн. Хонгорхон минь. Түр зогс унгаан бод гэж ээжийнх нь хашгиралдав. Гэвч ир сүрлэг нам гүн байдлаагаар үүний хажуугаар өнгөрч полковник Дэний онгойлгосон хаалгаар орж бид үүнийг номын сан руу орж ирэхийг нь сонсов. Үүний дараа харьцангуй нам гүн болов. Хаага Инграм гараа чангалахыг гэж бодсон бөгөөд ирч үүний дагуу хийжээ. Хаага Мэри өөрийн зүгээс хизээч зориглож зүрхлээгүй гэдгийг хэлв. Эми ишон Луиза ишон хоёр амьсгаа даран чичирч баг зэрэг айсан харагдав. Минүү маш удаан өнгөрч номын сангийн хаалга дахин онгоохоос өмнө 10 авийг олсон байлаа. Хаага Инграм номон хаалгаар бидэн рүү эргэж ирэв. Тэр инех болов уу? Тэр үүнийг оглом шоглом гэж үзэх болов уу? Бүх нүд үүнийг сониуч занаа харж, ир бүх нүдийг эсэргүүцэл хүйн хүндий харцаар өгчээ. Тэр сандарч эвдсэнгүй, хөвчлөж харагдсангүй, суудал руугаа хөшүүн алхаж чимээгүй суулаа. За Бланшт гэж лорд Инграм хэлв. Игч минь юу гэж хэлсэн юм бэ гэж Мэри асуув. Чи юу гэж бодсон бэ? Чамд ямар санагдаж байна? Тэр жинхэнэ мэрэг өлөгч мөн үү гэж Хаага ишин асуув. За одоо сайн хүмүүс гэж Хаага Инграм хариулаад намайг биеэ шахаарай. Үнэндээ анарын гайхширч игэл үнэмшлээ эрхнүүд амархан догдогч болно. Та бүгдийн ач холбогдлыг харгалзан үүний доор миний сайн ээж энэ асуудлаа холбогдуулан манай гэр өвгөн ирээ нэг холбоо жинхэнэ шулан байгаа гэдэг ог игэж байгаа юм шиг санагдаж байна. Би цээгэн инүүчлэхийг харсан. Тэр далдуу модны шинжлэх ухааныг хачирхлаа арга замаар дадлах хийсэн бөгөөд ийм хүмүүс ихэвчлэн юу гэж ярьдаг байсныг надад ярьж билээ. Миний хүсэл ааламжай байна. Харин одоо ноён ишүүн сүрдүүлсний дагуу маргааш өглөө хагийг зөөхөд аввал сайн байх гэж би бодож байна. Хаага Инграм ном авч сандал дээрээ гарагшаа налан цааш ярихаас агалзав. Би үүнийг бараг хагас цагийн урш ажиглав. Энэ бүх хугацаанд ир ганц ч хуудас эргүүлсэнгүй. Царай нь хоромхон зуур бараан сэгэлс дундуур болж урам хугарлыг улам гүнзгийрүүлж байлаа. Тэр өөр нь ашигаа ямар ч зүйл сонсоогүй нь тодорхой. Удаан хугацааны уугар гүнийг чимээгүй зангаасаа болоод хайхрамжгүй ханддаг байсан ч өөр нь өгөгдсөн илчлэлүүдэд хий их ач холбогдол өгч байгаа минь надад санагдаж билээ. Энэ хооронд Мэри Инграм, Эми, Луиза ишон нар ганцаараа явж зүрхлэхгүй гэдгээ мэдэгджээ.
гэсэн хэдий ч эд бүгдээрээ явахыг хүсч байв. Элчин сайд Симийн усламжаагаар хилэлцээрийг ихсүүлв. Энд дурдсан Симийн угуулууд дасгал сургуулиас болж өвдсөн байх хүрэл нааш цааш алхсны эцэс нь маш хүндрэлтэйгээр хав ширүүн Сибилээс гуруула үүнийг бие мах бодоор нь хүлээхийг зөвшөөрсөн юм. Тэдний айлчлал Хага Инграмынхаа адил намуухан байсангүй. Номын сангаас инээлдэж бяцхан хашгирах чимээ сонсогдов. 20 орчим минутын дараа эд хаалгаа нээж ухаан алдсан мэ ихмаар гүйж ирэв. Тэр буруу хүн гэдэг би иглээ байна гэж эд бүгд хашгиралдав. Тэр бидэнд ийм юм ярьж байсан. Тэр бидний ухаа бүгдийг мэднэ гэж хэлээд эд амьсгаа даран амьсгаа алдан эрчүүдийн авчирхаар яаран ирсэн суудалд суув. Тэд цааш айлбарлахыг шаардаж эднийг баг байхад нь хэлж хийсэн зүйлийнх нь алаар эдэнд ярьсан гэж мэдэгджээ. Гэрээ байсан ном хээ уулзуудыг өөр хамаан садангийнх нь бэлэг дурсгалыг дүрсэлжээ. Тэр бүр эдний бодол санааг аамаглаж хүн бүрийн чихэнд дэлхийд хамгийн дураа хүнийхээ нэрийг шивнэн юу хамгийн их хүсэж байгааг нь эдэнд мэдэгдсэн гэдгийг эд баалж байв. Энд ирхэн хүмүүс сүүлчийн нэрлэгдсэн хоёр асуудлын алаар илүү гэгэрүүлэхийг чин сэглээсээ гуйж байлаа. Гэвч эд цөхрөлгүй байдлынхаа хариуд зөвхөн улааж хөшөөр чичирхийлэл авдаг байв. Энэ хооронд марнууд винегри өгч синс барьж байв. Сэрэмжлүүлэхийг нь цагаа аваагүйд санаа зовж байгаагаа дахин илэрхийлж байв. Ахмад ирчүүд инээлдэж баг нь бухимдсан үзэсгэлэн бүсгүйчүүдэд үйлчлэлээ ягж байв. Үүмэн самууны дунд нүд чихмэн өмнө минь харагдах дүр зургийг бүрэн дүүрэн харж байх зур охоо минь хормойг ойрох чимээ сонсогдож би эргэж харал Симийг харав. Хага хүсвэл цэгэн өрөөнд өөр нь хараахан очиж амжаагүй өөр нэг ганц бие залуу эмгээ байгааг зарлав. Тэр бүгдийг нь харах хүрлээ явахгүй гэж ангараглаж байна. Өөр хинч байхгүй шүү дээ гэж би бодсон. Би үүнд юу хэлэх вэ? Би гарцаагүй явна гэж би хариулаад ихэд догдсон сониуч зангаа хангах гинийн боломж олцсондоо баяраа байлаа. Би хинч ажиглаагүй өрөөнөөс гарч явлаа. Учир нь бүлгийнхэн чичирч байгаа 3 эргэн ойронд цугларсан байсан бол би хаалгаа чимээгүйхэн хав. Хэрвээ хүсвэл Хага би аныг анхинд хүлээе. Хэрвээ ир чамааг айлгуул вастаарай би орё гэв. Үгүй ээ Сим гал огоо руугаа буц. Би айхгүй байна. Би ч бас ийм байсангүй. Гэхдээ би их сонирхож сэгэлд догдолж байлаа. Бүлэг намайг номын санд ороход номын сан хангалаа айван харагдаж байсан бөгөөд хэрэв Сибил байсан бол ир байсан бол яндангийн булан дахь зөөлөн сандал дээр хангалаа ухаа сууж байлаа. Тэр улаан нөмрөг хар малгай өмссөн байв. Өөрөөр хэлбэл эрүүгийнх нь доогуур уузаа алчуураар уйсан өргөн хүрээ цэгэн малгай өмссөн байв. Ширээн дээр унарсан лаа зогсож байв. Тэр гал дээр бүхийн галын гэрэлд залбирлын ном шиг жижигхэн хар номонд уншиж байгаа юм шиг санагдан ихэнх насаа эмгээчүүдийн адил уншиж байх зураа өгсөө дороо буунаж байв. Тэр намайг орж ирмэгц ир даруй зогссонгүй. Нэг доогол мөрийг дуусгахыг хүсэж байгаа боллоо. Би хевсэн дээр зогсоод зочны өрөөний галаас хол суухдаа нилээд хүйн байсан гараа дулаацууллаа. Одоо би амьдралдаа уртих шигээ айван байгаагаа мэдэрсэн. Цэгнүүдийн гадаад өрхөд амар амуулан эвдэн буснуулах юу ч байсангүй. Тэр номоо хаагаад аажуухан дээшээ харав. Малгайных нь хүрээ нүрийг нь хагас сүудрэлсэн ч үүнийг өргөхөд энэ нь хачирхлаа харагдаж байлаа. Энэ нь бүхэлдээ бор хар харагдаж байв. Эрүүнийх нь доогуур цагаан боол доороос элфийн цоож гарч ирэн, хацрыг нь буюу эрүүг нь хагас дээгүүр нь гарч ирэн, нүд нь ир даруй зоримог бөгөөд шулуун харцаар над руу харав. Чи аз жаргалаа хэлмээр байна уу гэж ир харц шиг шийдэмгий, царайн шиг хав ширүүн дуугаар хэлв. Ээжээ, надад хамаагүй. Чи өөрөө аалагдаж болно. Гэхдээ би чамд анхааруулах хэрэгээ би ихэхгүй байна. Ингэж хэлэх нь чиний ичхүүргүй байдлаа адил юм. Би чамаас үүнийг хүсэн хүлээж байсан. Чамайг босгон дээр гарахад чинь би үүнийг сонссон. Чи ийм үү? Чи өргөн чихээ шүү дээ. Надад байна. Хурцнууд, өргөн арх. Тэд бүгд чиний мэрэгжилт хэрэгээ. Би мэднэ. Ялангуяа анаа адил үйлчлүүлэгчид надад байгаа үед. Чи яагаад дагжин чичрэхгүй байгаа юм бэ? Би хүйн биш. Чи яагаад сайрахгүй байгаа юм бэ? Би өвдөөгүй. Чи яагаад миний урлагийн бүэлээ зөвлөлдөхгүй байгаа юм бэ? Би энийг биш. Хөгшин бүсгүй малгай боолынхоо доогуур инээмсэглэв. Тэгээд богинохон хар хоолой гаргаж ирээд уаага асаав. Энэ ямиг хэсэг зуур уусны дараа ир бүхийсэн биеэ өндийлгэж буруулаасаа хоолойг авч гал ширэн зогсож суунгаа маш болгоомжоо хэлв. Чи хүйн байна. Чи өвчөө байна. Чи энийг юм байна. Балаарай гэж би хариулв. Би хитгэн үгээр хэлбэл. Та ганцаараа байгаа учраас хүйн байна. Ямар ч холбоо аны доор байгаа галыг цогтдоггүй. Чи өвдсөн, учир нь хүмүүнд өгөгдсөн хамгийн сайн, хамгийн эрхэм сайхан мэдрэмж чамаас хол байдаг. Чи энийг байна. Яагаад гэвэл чи үүнийг ойрон ир гэж дуудахгүй. Чамайг хүлээж байгаа газар нь ухаар ганц чалхам хөдлөхгүй. Тэр дахин богинохон хар хоолойгоо уруулдаа яваад дахин ирч хүчээ амих аав. Та нар энэ бүхнийг нэгэн он байшинд ганцаархнаа хамаарлаа амьдарч байсан эндэг хүн болгонд хэлж болно. Би үүнийг бараг хүнд ч хэлж болно. Гэхдээ энэ нь бараг хэний ч хувьд үнэн байх болов уу? Миний нөхцөл байдалд, тийм ээ, яг нарын нөхцөл байдалд яг адил.
Гэхдээ намайг яг чамаа адил байр суурьаа өөр хүнийг бол чамд мянган хүнийг олоход амархан байх болно. Чи надад арай ядан олдож чадсангүй. Хэрв анаар үүнийг мэдэж байсан бол онцгой байрлалд байна. Аз жаргалд маш ойр, тийм ээ, хүрэх боломжтой. Маяраасууд бүгд бэлэгдсэн. Зөвхөн эднийг нэгэх хөдөлгөөн л хэрэгээ. Аз зохиолтлоор эднийг баг зэрэг салгав. Нэгэн уулзаж аз жаргалын үр дүнд хүрэх. Би нууцыг ойлгохгүй байна. Би амьдралдаа нэг ч аавар ааж чаддаггүй байсан. Хэрв чи намайг илүү тодорхой ярихыг хүсвэл гараа үзүүлээрэй. Би үүнийг мөнгөөр гаалах хэрэгэ гэж бодож байна. Мэдээж би үүнд шилэн өгөхөд эр үүнийг хуучин амьсанд хийж халааснасаа гаргаж ирээд боож буцааж өгөөд гараа сунгаарэ гэв. Би ихсэн. Тэр нүүрэндээ далдуу руу дөхөж очоод гар хүрэлгүй анхаарлаа ажиглав. Дэндүү сайн байна гэж эр хэлв. Би ийм гараар юу ч хийж чадахгүй, бараг шугамгүй. Түүнээс гадна далдуу модонд юу байдаг вэ? Хувь заяа энд бичигдээгүй гэжээ. Би чамд игэж байна гэж би хэллээ. Тэр цааш нь үгүй ээ. Энэ нь нүүрэн дээр, духан дээр нүдний ойролцоо амны шугамар байгаа. Өвдөг сүгдэн, олгоогоо өрөг. Одоо чи бод байдал руу ирж байна гэж би хэлээд үүнд дуулуурай байлаа. Би удахгүй чамд баг зэрэг игэж эхэлнэ. Би үүнээс хагас мэрийн зайд өвдөг сүгдэв. Тэр галыг асааж эвдэрсэн нүүрснээс гэрэл цацарч гялалцах нь нүүрийг нь улам гүнзгийрүүлв. Өнөө орой чи надад ямар сэргэлтлээ хандсан юм бол гэж би гайхаж байна гэж эр намайг хэсэг шалгаад хэлв. Эд шидийн дэнлүүний дүрс лугаа адил өмнө чинь эргэлдэж буй сайхан хүмүүсээ хам өрөөнд суух бүх цагийн урш зүрх сэгэлт чинь ямар бодол санаа орж байгаа юм бол гэж би боддог. Яг л хоёрын хооронд өрөвч сэгэлийн харилцаа жинхэнэ мөн чанар биш, харин хүний дүр өрхийн өртөөс сүудэрмийн өнгөрдөг. Би байнга ядардаг, заримдаа нойр мөглөн байдаг ч гуниглах нь ховор. Тэгвэл чамд ирээдүйн ухаан шивнээгээр чамайг зоригжуулж баярлуулах нууц найдвар байгаа юм уу? Би биш. Миний найдаж байгаа зүйл бол цалингаасаа хангалаа мөнгө хөрөмлүүлж хизээ нэгэн цаг өөрийнхөө үрээсэлсэн жижигхэн байшинд сургууль байгуулах явдал юм. Сүнс оршин огнох хичээлэг ижээл, цонхны суудалд суух. Би чиний дадал хөвшлийг мэдэж байгааг харж байна. Та нар эднийг зарц нараас сурсан. Чи өөрийгөө хурц гэж боддог. Үннийг хэлэхэд би эдний нэгийг хаагаа пулаа амьдаг байх. Нэрийг нь сонсоод би хөл дээрээ бослоо. Чи ийм үү гэж би бодов. За ихээр энэ бизнес диаблери байгаа шүү дээ. Бүү айг гэж хачин хүн цааш нь үргэлжлүүлв. Тэр бол найдвараа гар бол хаагаа пул, ойр, нам гүм, хинч гэсэн үүнд игэж болно. Гэхдээ миний хэлсэнчлэн цонхны суудал дээр суугаадаа ирээдүйн сургуулиасаа өөр юу ч бодохгүй байна уу? Танаас өмнө бодон сандлыг эзэлж байгаа компаниудын аль нэг нь ч сонирхоогүй гэж үү? Таны судалж байгаа нэг нүүр царай байхгүй гэж үү? Хөдөлгөөнийг нь сониуч зангаар дагдаг хүн байна уу? Би бүх царай, бүх дүрсийг ажиглах дурай. Гэхдээ чи бусдаас нэгийг нь эсвэл хоёр байж магадгүй гэж үү? Би байнга хийдэг. Хосын дохой зангаа харцсан үлгэр домог ярьж байгаа ми санагдах үед эднийг харахад би хөвчлээ байдаг. Чи ямар үлгэр сонсох дурай вэ? Надад ийм ч их сонгол алга. Тэдгээр нь ерөнхийдөө үерхэх гэсэн нэг сэдвээр ажилдаг. Мөн адил гамшиг болох гэрлэлээр дуусгаа амладаг. Энэ нэгэн хэвийн сэдв чамд аалагдаж байна уу? Эргээрээ, би үүнд санаа зовдөггүй. Энэ бол миний хувьд юу ч биш гэжээ. Чамд юу ч алга юу? Залуу амьдрал эрүүл чирэг гоо үзэсгэлэн нэр хүнд эд хөрөнгөний бэлгүүдээр хишиг хүрсэн хаагаа эрийн нүдэнд суугаад инээмсэглэж байхад чи би юу вэ? Чи мэдэж байгаа байх. Магадгүй сайн бодож байгаа байх. Би энд байгаа ирчүүдийг анихгүй байна. Би эдгээрийн нэгийг бараг нэг үг сольж чадаагүй. Тэдний алаар сайнаар бодох ухаад би зарим нь нэр хүндээ, сүрсэг дунд насных нь, заримыг нь залуу, өрөмгийн, царайлаг, хөгжлөө гэж боддог. Гэвч эд бүгдээрээ хүссэн инээмсэглэлийг хүлээн авах эрхээ. Та энд байгаа ирчүүдийг анихгүй байна уу? Та эдний нэгийг ч нэг үг солиогүй биз дээ. Та гэрийн эзний алаар ингэж хэлэх үү? Тэр гэрээ байхгүй. Гүн гүнзгий үг. Маш уран хийцээ хошигнол. Тэр өнөө өглөө мэлк очсон бөгөөд өнөө орой эсвэл маргааш энд ирнэ. Энэ нөхцөл байдал үүнийг амьдаг хүмүүсийн жагсаалаас хасаж үгүй болгож байна уу? Үгүй. Гэхдээ ноён Рочестер Аны анилцуулсан сэдвээ ямар холбоог би бараг ойлгохгүй байна. Би ирчүүдийн нүдэнд инээмсэглэж буй хаагаан ухаа ярьж байсан. Сүүлийн үед ноён Рочестерийн нүдэнд маш олон инээмсэглэл одорч хоёр аяг шиг дүүрч байна. Та үүнийг хизээч анзаарч байгаагүй гэж үү? Ноён Рочестер зочдынхоо хам байх эрхээ. Түүний эрхийн алаар эргэлзэх хэрэггүй. Гэхдээ энд гэр бүлийн ухаа өгүүлсэн бүх хүүхээс ноён Рочестер хамгийн хөгжлөө, хамгийн асралгүй нь байсныг анаар хизээч анзаараагүй гэж үү? Сонсогчийн хичээл зүгэл өгүүлэгчийн хэлийг үргэсгдэг. Би үүнийг хачин яриа, дуу хоолой, бие авч явах байдал нь энэ үед намайг зүүдэнд ороосон цэгнүүдэд биш, өөрөө хэлсэн юм.
Гинийн өгүүлбэрүүд үүний амнаас араасаа сонсогдож, би нууцлаг оронд орооцолдов. Ямар үл үзэгдэх сүнс хэдэн 7 хоногийн урш зүрх сэглийнхээ дэргэд сууж, үүний ажиллахыг ажиглан цохил бүрийг имдэглэж байсан юм бол гэж гайхаж билээ. Сонсогчийн хичээл зүгэлт гэж ир даван хэлээд, тийм ээ, ноён Рочестер цаг уам сууж харилцах ажилдаа маш их аашаал авдаг сэтэл ам уруул руу чихэн ойрож байлаа. Ноён Рочестер хүлээн авахд маш их бэлэн байж, өөр нь өгсөн зугаа цэнгэлд маш их алархлаа харагдаж байв. Чи үүнийг анзаарсан уу? Баярлалаа. Түүний нүүрэнд алархлыг мэдэрч байснаа би сандаггүй юм. Илрүүлж байна. Тэгвэл дүгнэл хийсэн. Талархал биш бол чи юу олж харсан юм бэ? Би юу ч хэлсэнгүй. Чи хайрыг харсан. Чи хараагүй биз дээ. Чи үүнийг гэрлэж байхыг хараад сүүбэсгүйгээ аз жаргалаа харж байсан уу? Хумф. Яг ч ийм биш. Шулмын чинь ур чадвар заримдаа буруу байдаг. Тэгвэл чи юу харсан юм бэ? Зүгээрээ. Би бурууга хүлээх гэж биш, асуух гэж энд ирсэн. Ноён Рочестер гэрлэх гэж байгаа нь мэдэгдэж байна уу? Тийм ээ, мөн үзэсгэлэн хаагаа Инграмд. Утахгүй юу? Гадаад өрх нь ийм дүгнэл хийх нь гарцаагүй. Мэдээж хэдийгээр анарыг зэмлэхийг хүсдэг зоригоогоор анар үүнд эргэлзэж байгаа байх. Эдвэлийн аз жаргалаа хос байх болно. Тэр ийм царайлаг, эрхэмсэг, оюуны чадвартай чадварлаг хаагааг хайрлах ёстой. Магадгүй эрүүнд хайраа байх, эсвэл үүний хүн биш юм аа гэхэд цүнхнийх нь өлөө хайраа. Рочестерийн хөрөнгийг эцсийн зэрэглэлд энцэх эрхээ гэж үзэж байгааг би мэднэ. Гэхдээ бурхан намайг уучлаач. Би үүнд нэг цаг орчмын өмнө энэ алаар нэг зүйл хийсэн бөгөөд энэ нь үүнийг гайхлаа ноцоо харагдуулсан юм. Амных нь булан хагассан унсан байлаа. Би үүний хар сүй залууд болгоомжой байхыг зөвлөмөр байна. Хэрэг өөр нэг хүн илүү одорхой үрээсийн бүргэлээ ирвэл эр аяг авгаа байна. Гэвч ээжээ, би ноён Рочестерийн хувь заяаг сонсохоор ирсэнгүй. Би өөрийнхөө хувь заяаг сонсохоор ирсэн. Чи надад энэ ухаан юу ч хэлээгүй. Чиний хувь заяа эргэлзээ хിവэр байна. Би чиний нүрийг шалгахад нэг зан чанар нөгөөөгөө зөрчилдөж байлаа. Аз зохиолдолд чамд тодорхой хэмжээгээр аз жаргалыг авчирсан юм. Үүнийг би мэднэ. Би өнөө орой энд ирэхээс өмнө үүнийг мэдэж байсан. Тэр үүнийг чиний өлөө нэг аль дээр болгоомжоогоор авчихсан байна. Би үүнийг хийж байхыг харсан. Гараа сунгаж өргөх нь өөрөөсөө шалгаална. Гэхдээ ингэх хэсэг нь миний судалж байгаа асуудал юм. Хевсэн дээр дахиад өвдөг сүгдэн суув гэв. Намайг удаан биеий байлгаач. Гал намайг шааж байна. Би өвдөг сөхрөн суулаа. Тэр над руу бүхийсэнгүй, харин сандал дээрээ арагшаа налан харлаа. Тэр буунаж эхлэв. Нүдэнд дөөл анивчхан. Нүд шүүдрэмий гэрэлдэг. Энэ нь зөөлөн мэдрэмжээр дүүрэн харагдаж байна. Энэ нь миний жарган дээр инээмсэглэдэг. Энэ нь эмзэг байдаг. Сэгэгдэл нь унгалаг хүрээгээр дамжин сэгэгдлийг дагдаг. Инээмсэглэхээ болсон газар гунгаа байдаг. Ухамсаргүй залхуурх нь ганцаар талаас үүдлээ уугар гунгийг илэрхийлдэг. Энэ нь надаас иргэдэг. Энэ нь цаашид хянал авахгүй. Энэ нь миний аль хэдийн хийсэн нээлүүдийн үннийг илэглэн шоолон харж, мэдрэмж, ичгүүр аль альных нь ялыг үгүйсгэж байгаа мэт санагддаг. Үүний бардамналт. Биеэ барьж чаддаг байдал нь миний үзэл бодлыг зөвхөн баалж байна. Нүтаа, амны хувьд заримдаа инээд баясдаг. Энэ нь архины өсөөлж байгаа бүхнийг дамжуулах хандлага. Хэдийгээр энэ нь зүрх сэтгэлийн уршлагын алаар чимээгүй байх байсан гэж би бодож байна. Хөдөлгөөний уян хаан энэ нь хизээч ганцаардлын мөнхийн нам гүн байдалд шахагдах зориулсаа байгаагүй. Энэ нь их ярьж байнга инээмсэглэж ярилцагчтай хүмүүний хайр халамжаар дүүрэн ам юм. Энэ онцлогч бас би Азийн асуудал тухнаас өөр дайсан олж хардаггүй. Тэр хүмсгэн нь өөрийгөө хүндлэх болон нөхцөл байдал шаардаж байвал би ганцаараа амьдарч чадна. Би аз жаргалыг худалдаж авахын улд өөрийн бодголыг зарах хэрэггүй. Надаа хам мөрсөн доод эрдэнэс би. Хэрв гадны бүх зугаа цэнгэлийг нуун дарагдуулбал эсвэл миний өгч чадхааргүй үнээр санал болгоул намайг амьд байлгаж чадна. Духан дээр нь оюун ухаан ба бүх сууж цулбуурыг барьж байдаг. Тэр мэдрэмж нь замхран алга болж үүнийг зэрлэг ангал руу яарвчлахгүй. Хүсэл ачаал нь жинхэнэ хариу үндэснүүд шиг догшин өөрөө байж болно. Хүсэл эрмэлзэл нь янз бүрийн хоосон зүйлийг өсөөлж болно. Гэвч шүүл маргаан болгонд эцсийн үгийг шийдвэр бүрд шийдвэрлэх санал нь хിവэр байх болно. Хүчээ салхих газар хөдлөлт гал өнгөрч болно. Гэхдээ би ухамсарын шаардлагыг хүрүүлдэг намуухан зөөлхөн дуу хоолойны удирдамжийг даах болно. Сайн хэллээ, духан минь, таны унхаг хүндрэгдэх болно. Би өөрийн үзүүлэлгөөнүүдийг зохиосон бөгөөд зөв үзүүлэлгөө гэж би боддог. Мөн эдгээр би ухамсарын шаардлага, учир шалгааны зөвлөгөөг анхаардаг байлаа. Хэрв санал болгосон аз жаргалын аяганд ганц чичгүүрийн шүүгэн, эсвэл өчүүхэн харамслын ам илрүүл залуу нас хичнээн хурдан замхран алга болж цэцэглэн хөгжихийг би мэднэ. Би золиослол өө гашуу саллыг хүсэхгүй байна. Энэ бол миний дур сонирхол биш. Би өсгөн хүмүүжүүлэхийг хүсэж байна. Би алархлыг олж авахыг хүсэж байна. Үгүй, хөхрийн нулимс урсахыг хүсэж байна. Миний ургац инээмсэглэл хайр халамж амаа байх ёстой. Энэ хангалаа. Би нэг урлагийн ансаг галзууралт дураа. Би энэ мөчийг эцэс өгсгөлгүй сунгахыг хүсэх болно. Гэвч би зүрхлэх нь үгүй.
Одоо хүрэл би өөрийгөө сайр захирч байна. Би дорой амгарсныхаа дагуу үйлдсэн. Харин цаашдаа намайг хүчнээс минь хээрсэн сорж магадгүй. Бос хаага ир, намайг орх, жүжиг оглогдсон гэжээ. Би хаана байсан бэ? Би сэрсэн үү, унсан уу? Би зүүдэлж байсан юм болов уу? Би зүүдэлсээр байсан уу? Насаа эмгийн дуу хоолой өөрчлөгдөж аялгау дохой занга бүгд миний хувьд шилэн аянган дах миний царай үрсгэлний яриа шиг анил байлаа. Би боссон ч явсангүй. Би харлаа. Би галыг асаагаад дахин харал бүсгүй малгай. Боолоо нүүрэндээ ойруулан ааж намайг яв гэж дахин дохив. Дүл үүний сунгасан гарыг гэрлүүлв. Одоо сэрч нээл хийхээр бэлэн байсан би ир гарыг ир даруй анзаарав. Энэ нь минийхээс илүү элдийн хасан мөчөр биш байлаа. Энэ нь бөөрөнхийн уян хаан ирхэн гүлгэр хурвай их шүнцэг эргэлдэж байв. Жижиг хуруун дээр нь өргөн бөөж гялалцаж урагш бүхийн. Үүн рүү харал өмнө нь 100 удаа харж байсан эрдэнийн чулууг олж харлаа. Би дахиад л нүүр рүү нь харлаа. Энэ нь надаас нүүр буруулахаа болж харин ч эсэргээрээ малгайгаа айлж, боолыг найлж, олгоо нуурах шахсан байлаа. За Жин, чи намайг яндаг уу гэж анил дуу хоолой асуув. Зөвхөн улаан дээлээ айлаарай, эрхмээ, игээд. Гэхдээ уус нь зангилаанд байна. Надад туслаач. Эвдэрээ, эрхмээ. За эввэл. Зайл, зээлдүүлэгчдээ. Ноён Рочестер зүсээ орхив. За, эрхмээ, ямар хачирхлаа санаа вэ? Гэхдээ сайн хийгдсэн биз дээ. Чи ийгч бодохгүй байна уу? Эмгээчүүдээ чи сайн зохицуулсан байх. Гэхдээ чамаа хам биш үү? Чи надад хам цэгэн хүний дүр тоглоогүй. Би ямар дүр тоглосон бэ? Миний хөө, үгүй, хариуцлага хүлээхгүй. Товчоор хэлбэл анаар намайг гадагш гаргахыг хичээж байсан гэдэг би ийгэж байна. Чи намайг уугүй зүйл ярих гэж уугүй зүйл ярьж байна. Энэ бол шудраг биш шүү, эрхмээ. Чи намайг уучлах уу, Жин? Би энэ бүхнийг сайр бодож үзэхээс нааш хэлж чадахгүй. Хэрвээ би унгаан бодсны эцэс ямар ч үгүй байдалд ороогүй гэдгээ мэдвэл би аныг уучлахыг хичээнэ. Гэвч энэ нь буруу байсан гэж хэлжээ. Өө, маш зөв байсан. Маш болгоомжтой байна. Би унгаан бодож ерөнхийдөө ийм байсан гэж бодсон. Энэ нь айвшрал байлаа. Гэвч үнэндээ би ярилцлагын эхнээс сонор сэрэмжээ байсан юм. Ямар нэг маск байх гэж би бодсон. Цэгнүүд мэрэг үзэгчид энэ насаа эмгийн илэрхийлсэн шиг өөрсдийгөө илэрхийлдэггүй гэдгийг би мэдэж байлаа. Түүнээс гадна би үүний дүр эсгсэн дуу хоолойг нүүр царайгаа нуух гэж санаа зовж байгааг нь ажигласан юм. Гэвч миний бодол санаа Грэспул буюу эр амьд нууцлаг нууц дээр эргэлдэж байлаа. Би ноён Рочестерийн ухааг бодож байгаагүй. Чи юуны ухаа бодож байна? Тэр булчирхаа инээмсэглэл юу гэсэн үг вэ? Гайхаж өөрөө баяр хүргэе, эрхмээ. Би одоо эвгэр гарах зөвшөөрөлч нь байгаа байх. Үгүй, үр зогс, зочны өрөөнд байгаа хүмүүс юу хийж байгааг надад хэлээч. Цэгнүүдийн ухаа ярилцаж байна гэж би бодож байна. Суугаарай. Миний алаар юу гэж хэлснийг нь сонсъё. Би удаан суухгүй байсан дээр эрхмээ, цаг 11 цаг орчим байх ёстой. Ноён Рочестер аныг өнөө өглөө явснаас хойш энд анихгүй хүн ирснийг мэдэж байна уу? Хайр хүн. Үгүй, хэн байж болох вэ? Би хэнийг ч хүлээж байсангүй. Тэр алга болсон уу? Үгүй, тэр чамайг удаан хугацаанд амьдаг бөгөөд чамайг эргэж ирэл энд суурьшиж болно гэж хэлсэн. Тэр чөгөр хийсэн. Тэр нэрээ өгсөн үү? Түүний нэрийг нээсэн гэдэг эрхмээ. Эрвэс эндийн арлуудаас ирсэн. Ямайкагийн Спанш тавнаас ирсэн байх гэжээ. Ноён Рочестер миний хажууд зогсож байв. Тэр намайг сандал руу дагуулж очих ми гараас минь ахсан юм. Намайг ярьж байх үед эр миний бугууг чичирч иврэв. Уруулынх нь инээмсэглэл хүлдэж амьсгаагаа дарсан боллоо. Нээсэн. Вэс эндийн арлууд гэж ир хэлээд ярих авмаг ганц үгээ хэлж байгаа минь сонсогдож болох өнгөөр хэлв. Нээсэн. Вэс эндийн арлууд гэж ир даван хэлв. Тэр үгийг 3 удаа давж ярих зуураа үнснээс ч илүү цагаан болж юу хийж байгаагаа бараг ойлгоогүй боллоо. Та өвдөж байна уу, эрхмээ гэж би асуулаа. Жин, надад цохил байна. Би цохиулчихлаа, Жин. Тэр гуйвч эхлэв. Өө, надад улгуурлаа, эрхмээ. Жин, чи надад өмнө нь 1 удаа мөр сунгасан. Одоо үгүй гэв. Тийм ээ, эрхмээ, ийм бас миний гар. Тэр суугаад намайг хажуудаа суулгав. Тэр миний гарыг хоёулангийнх нь гараас агаад хагав. Нэгэн зэрэг намайг хамгийн өгшөөрэ уугараа харцаар ширэн харж байлаа. Бяцхан найз минь, би зөвхөн чамаа хамнаамгүй марал дээр байсан ч болоосой. Гай зовлон, аюул чигшүүр дурсамжууд надаас холдсон. Би аанд тусалж болох уу, эрхмээ? Би аанд үйлчлэхийн улд амиа зориулах болно. Жин, хэрэг усламж хэрэгээ бол би чиний гараас ирж хайна. Би чамд амлаж байна. Баярлалаа, эрхмээ. Юу хийхийг надад хэлээч. Би ядаж л хичээх болно. Жин, хоолны өрөөнөөс надад аягдаар авчирч өг. Тэд энд оройн хоолнд байх болно. Мэйсэн эдний хам байгаа эсхийг юу хийж байгааг надад хэлээч. Би явлаа. Ноён Рочестерийн хэлсэнчлэн оройн хоолны өрөөнд бүх үдшилгийг би олж харав. Тэд ширээнд суусангүй. Оройн хоолыг хажуугийн авцан дээр байрлуулсан байв.
Хүмбэр сонгосон бүхнээ авч эд гараа авг. Шилэн аягаа барин эндгүй хэсэг бүлгээрээ зогсож байлаа. Хүмбэр баярлан хөөрч байв. Инээд баясал яриа ерөнхийдөө хөдөлгөөнөө байлаа. Ноён Мессэн галын дэргэд зогсоод хурандаа дин хаагаадын хоёроо ярилцаж эдний хэний ч адил хөвчлээ харагдаж байлаа. Би дарсны аяг дүүргээд хаага Инграм намайг хөмсгөө зангидан харж байхыг би харсан. Ир намайг эрхчлөө авч байна гэж бодсон гэж би бодож байна. Номын сан руугаа буцаж очив. Ноён Рочесерийн муулийн цайвар байдал алга болж ирээр дахиад л хав ширүүн харагдав. Тэр миний гараас шилэн аягыг авав. Эрүүл мэндэд чинь услаарай, охинуулагч сүнс гэж ир хэлв. Тэр доорхыг залгиж надад буцааж өгөв. Тэд юу хийж байгаа юм бэ, Жейн? Инээлдэж ярилцаж байна, эрхмээ. Тэд хачирхлаа зүйл сонссон юм шиг нухацай, нууцлаг харагдахгүй байна уу? Огхон ч үгүй. Тэд оглоом шоглоом, хөвчлээ хүмүүс. Харин Мессэн үү, тэр ч бас инээлдэж байсан гэж ир хэлв. Хэрв энэ бүх хүмүүс бий болж ирж над руу нулимбал чи яах вэ, Жейн? Чадвал эднийг өрөөнөөс хөөн гаргаарай, эрхмээ. Тэр хагас инээмсэглэв. Хэрвээ би эдэн дээр очиход эд над руу хүүн харж, би биенээ дооглон хуурхаж, дараа нь бууж ирээд намайг нэг нэгээрээ орхиод явбал яах вэ? Та эдний хам явах уу? Би ихэхгүй гэж бодож байна, эрхмээ. Би анаа хам байвал илүү аа байх болно. Намайг айвшруулах гэж үү? Тийм ээ, эрхмээ. Би чадлынхаа хэрээр аныг айвшруулъя. Хэрв эд чамайг намайг дагдаг байсны чинь өлөө хориг авсан юм бол би эдний хоригийн алаар юу ч мэдэх ёсгүй байх. Хэрв ихсэн бол надад хамаагүй байх байсан. Тэгвэл чи миний өлөө шүүмжил зүрхэлж чадах уу? Намайг дагаж мөрдөх зохисоо ямар ч найзынхаа өлөө би үүнийг хийж зүрхэлж чадна. Та нар шиг ийм гэдэг би иглээ байна. Одоо өрөөнд буцаж ор. Мессэн руу чимээгүйхэн очиж ноён Рочесер ирж үүний уулзахыг хүсэж байна гэж чихэнд нь шивнэ. Түүнийг энд үзүүлээд дараа нь намайг орхи. Тийм ээ, эрхмээ. Би үүний ушаалыг биелүүлсэн. Намайг эдний дундуур өнгөрч явхад багийнхан бүгд над руу ширэн харж байлаа. Би ноён Месснийг хайж захиасыг дамжуулаад өрөөнөөс нь урд гарч ирээд үүнийг номын сан руу дагуулan орж дээд давхар гарлаа. Орой болол хэсэг орондоо орсны дараа зочид өрөөндөө орж ноён Рочесерийн дууг анж мэдэн энэ замаар Мессэн. Энэ бол чиний өрөө. Тэр хөвчлөөгөөр ярьж ижил хүйснэгээ явуулдах өнгө айс миний зүрх сэглийг айвшруулж байлаа. Би удалгүй унчихв. Бүлэг. Би ихэвчлэн хөшгөө суулж цонхны хөшгөө буулгахаа марсан байв. Үүний үр дүнд бүүн хурц гэрлээ сар учир нь шүн сайхан байсан учраас миний цонхны эсрэг алын ингэр орж ирэн нээлээ шилээр над руу харахад үүний алдар суу харц намайг сэрэв. Шүн дунд сэрэхтэй мөнгөн цагаан унгалаг дискийг нь нүдээ нээв. Үзэсгэлэнэ боловч дэндүү хүндэглээ байлаа. Би хагас босч хөшгийг аахаар гараа сунгав. Тэнгэр минь. Ямар хашгираа вэ? Шүн буюу нам гүн байдал амарлан торомфилт холсын үзүүрээс үзүүр уурсах догшин хурцоод чанга дуу чимээгээр хоёр хуваагдлаа. Зүрхний цохил зогсож зүрх минь зогсов. Сунгасан гар минь саажлаа болсон байв. Уйлал намдаж дахин давагдахгүй. Чухандаа аимшиг хашгирах нь юу ч гэж хэлсэн байлаа гэсэн. Андын нурууны хамгийн өргөн далавчээ кондорч нүдээ бүрхсэн үлнээс 2 удаа дараалан ийм хашгирах дуу илгээж чадахгүй. Ийм үг хэлж байгаа зүйл энэ хүчин чармайлаа давхаас өмнө амрах ёстой. Энэ нь 3 дугаар давхраас гарч ирэв. Учир нь энэ нь олгоо дээгүүр өнгөрсөн. Дээгүүр ийм ээ, өрөөнийхөө аазны дээд алын өрөөнд би имцэл сонсогдов. Чимээ шууганаас болж үхлийн аюуламыг санагдав. Хагас дуугарсан дуу хоолой хашгирч туслаач. Туслаарай. Туслаач гэж 3 удаа хурдхан хариулв. Хин ч ирэхгүй гэж үг гэж хашгиралдав. Тэгээд гуйлал галзуу үргэлжилж байх зур би банз гипсээр ялгаж янж мэдэв. Рочесер. Рочесер. Бурханы өлөө ир. Өрөөний хаалга онгойж хин нэгэн галерегийн дагуу гүйж эсвэл яарангүй. Дээрх шалан дээр дахиад нэг алхам цохиулж ямар нэг зүйл унав. Нам гүн болов. Би хувцс сүмссэн ч аимшиг мэдрэмж бүх хөлийг минь чичирч байлаа. Би байрнаасаа гарлаа. Унаж байгаа хүмүүс бүгд сэрээд өрөө болгонд хөдөлгөөн ихээ аимшигай буумлууд сонсогдож хаалга нээлгүй. Нэг нь гадагшаа нөгөө нь гадагшаа харав. Галерег дүүрв. Ирчүүд хаагаачууд аль нь орноосоо боссон байв. Өө. Юу вэ? Хин гимсэн бэ? Юу болсон бэ? Гэрэл авчир. Галуу. Дээрэмчд байдаг уу? Хаашаа зугах вэ гэж бүх алаас эргэлзэнгүй асуув. Хэрв сарны гэрэл байгаагүй бол эдас харанхуйд байх байсан. Тэд нааш цааш гүйлдэв. Тэд бөөгнөрөн цугсарч зарим нь мэгшин уйлж зарим нь бүдэрч өмнө самуун нь шийдвэрлэгдэхийн аргагүй байв. Чөгөр Рочесер хаан байна вэ гэж полковник Дин хашгирлаа. Би үүнийг орноос нь олж чадахгүй байна. Энд гэж хашгирчээ. Тайван бай. Би ирнэ. Галерегийн үзүүрийн хаалга нээгдэж ноён Рочесер лав барьж бурагш ирэв. Тэр дээд давхраас дөнгөж бууж ирсэн байв. Эмгээчүүдийн нэг нь үүн рүү шууд гүйж ирэв. Тэр үүний гарыг агав. Энэ бол хаага Инграм байлаа. Ямар аимшигай үйл явдал болсон юм бэ гэж ир асуув. Яар.
Хамгийн муу нь эрд орон мэдэгдээрээ. Гэхдээ намайг биеий доошааж боомлс гэж ир хариулв. Учир нь хаага ишин одоо үүнийг ойрон зурч байлаа. Цагаан боолоо хоёр бэлэвсэн имгээ даруул хөлөг онгоц зугаа адил үүн дээр ирж байв. Бүх юм зүгээрээ гэж ир хашгирлаа. Энэ бол ийм ертөөс сургуулил юм. Эмгийчүүдийн зай бай. Эс бөгөөс би аюулаа болно. Тэр аюулаа харагдаж байв. Түүний хар нүд оч гялалцаж байлаа. Хүч чармайлаараа өөрийгөө аимшруулж нэмж хэлв. Зарц хар дарсан зүүдэлсэн. Энэ бүгд байна. Тэр сэвэл догдлуулам хүн. Тэр зүүдний үзэгдэл эсвэл үүний үсээ зүйл болгон ойлгосон нь эргэлзээгүй. Бас айдас авчээ. Одоо би бүгдийг өрөөндөө буцааж оруулах ёстой. Учир нь байшин охоос нааш үүнийг харж хандаж чадахгүй. Эрчүүдээ, эмгийчүүдэд үлгэр дуурайл үзүүлээрэй. Хаага Инграм анаар залхуу аимшгуудаас давуу гэдгийг харуулж чадна гэдэг би иглээ байна. Эми, Луиза хоёр үүрэндээ хос агаа шиг буцаж ир. Мистамс бэлэвсэн эмгийчүүдэд хэрэв чи энэ хүүн галерейд дахиад үлдэж чадвал анаар өгшгүй байдалд хүргэх болно. Ингээд ирээр ээлжсэн ягж ушаал буусах аргаар эднийг бүгдийг нь ус устаа доор байранд нь дахин хорж чадсан юм. Би өөрөө рүүгээ буцах ушаал өгөхийг хүлээлгүй. Анзааралгүй орхисон учраас анзааралгүй ухарч явлаа. Гэвч орондоо орох хэрэггүй. Харин ч эхэлж болгоомжоо хувцаслаа. Хашгирлын дараа миний сонссон дуу чимээ хэлсэн үгсийг зөвхөн би л сонссон байх. Учир нь эд миний дээр хөрөөнөөс гарч ирсэн байв. Гэвч байшин ийхүү аимшигай болгосон нь зарцын зүүд биш гэдгийг эд надад балан хэлсэн юм. Ноён Рочесерийн өгсөн айлбар нь зочдоо аимшруулах зорилгоо зохиомл зүйл байлаа. Тиймээс би онцгой байдалд бэлэн байхаар хувцасласан. Хувцассныхаа дараа би цонхны хажууд удаан суугаад нам гүмхэн албай, мөнгөн албайг ширэн суугаад юу болохыг мэдэхгүй байлаа. Хачин уйлан эмзэлдэж дуудлахын дараа ямар нэгэн үйл явдал тохиолдох ёстой юм шиг надад санагддаг байв. Үгүй ээ, нам гүм байдал иргэн ирж гомдлох болон хөдөлгөөн бүр аажмаар зогсож цаг орчмын дараа Торнфилд хоол дахин цүлмийн нам гүм болов. Нойр шүн эзэн гүрнээ дахин байгуулсан ми санагдаж байв. Энэ хооронд сар жаргах гэж байв. Би хүүн харанхуйд суух дургүй болохоор байгаа шигээ хувцаслан орон дээрээ хивээ гэж бодсон юм. Би цонхноос гарч хивсэн дээгүүр чимээ шуугангүйгээр явлаа. Гулаа айлах гэж бүхийж байл нэг болгоомжоо гар хаалгыг доош өгшлөө. Би хүсч байна уу гэж би асуулаа. Та бослоо гэж миний сонсох гэж бодож байсан дуу хоолой. Одруулбал эзнийхээ дуу хоолой асуув. Тийм ээ, эрхмээ, мөн хувцаслсан уу? Тийм ээ, тэгвэл чимээгүйхэн гарч ир. Би дуулуурай даглаа. Ноён Рочесер галерейд гэрэл барьсаар зогсож байв. Би чамаас хүсч байна. Ийшээ нааш ир. Бүү чимээ шууган гарах гэв. Миний угсааш нимгэн бөгөөд гялалцсан шалан дээр муур шиг зөөлөн алхаж чаддаг байв. Тэр галерейгээр гулгаж шаар өгсөж хувь заяаны 3 дугаар давхрын харанхуй намхан хонголт зогсов. Өрөөндөө хөөгч байна уу гэж ир шивнэн асуув. Тийм ээ, эрхмээ, танд ямар нэгэн давс байна уу? Тийм ээ, буцаж очиод хоёуланг нь авчир. Би эргэж ирээд угаалгын авцан дээрх губка шургуулганыхаа давсыг хайж олоод дахиад л алхлаа. Тэр хүлээсээр байв. Тэр гараа үлхүүрийг барьж жижиг хар хаалгануудын нэгэнд төхөж очиод цоожинд хийв. Тэр дуугүй болж над руу дахин хандан ярив. Чи цус хараад өвддөггүй бидтэй. Би ихэхгүй байх гэж бодож байна. Би хараахан шүүгдэж байгаагүй. Би үүнд хариулахдаа сэвэл догдолж билээ. Гэхдээ хүүн хүндий ухаан алдах зүйл байсангүй. Гараа надад өгөөрэй. Ухаан алдах эрсдэлд орохгүй гэж ир хэлв. Би хуруунуудаа үүний доор хийв. Дулаан овоорог гэж ир хэлээд үлхүүрээ эргүүлээд хаалгаа онгойлгов. Хаага Фэрфакс байшинг надад үзүүлсэн 90 өдөр өмнө нь харж байснаа санаж байсан нэг өрөөг би харсан юм. Энэ өрөө хивсээр үлгэгдсэн байв. Харин хивсэн нэг хэсгээр орооцолдож дараа нь нуусан байсан хаалга ил харагдаж байлаа. Энэ хаалга нээлээ байв. Доорх өрөөнөөс гэрлэж нохоо хэрэлдэж байгаа ми өрхтөх чимээ сонсогдов. Ноён Рочесер лаага аваад хүлээгээрэй гэж хэлээд доод байр руу явлаа. Түүний орж ирэхэд инээдээ хашгиралтав. Эхэндээ чимээ шуугаанаа байсан ба Грэс Пулийн өөрийнх нь гоблин ха. Тэр дараа нь энд байсан. Тэр үг хэлэлгүй ямар нэг охиролцоо хийсэн боловч намуухан дуу хоолой үүнд хандан гарч ирээд араас нь хаалгыг хаав. Нааш ир, Жин гэж ир хэлв. Би өрөөний ихээхэн хэсгийг халахалж байсан хөшгөө ом орны нөгөө ал руу алхлаа. Орны олгоон ойролцоо зөөлөн сандал байлаа. Хүрмнээсээ өөр хувцаслсан нэг хүн суун, ир хөдөлгөөнгүй байв. Олгоо нарагшаа бүхив. Түүний нүд ансан байв. Ноён Рочесер лаа үүн дээр барьж байлаа. Би үүний цонхгор царайнаас үл анах хүн меснийг анлаа. Түүний нэг ал нэг гаранд цусанд норсон байсныг би бас харлаа. Лаа Берг гэж ноён Рочесер хэлэхэд би лааг аав. Тэр угаалгын авцангаас саваа ус авчирч үүнийг Берг гэв. Би дуулуурай даглаа. Тэр хөвөн аваад дүрээд цогцос шиг нүрийг нь норгов. Тэр миний үнэрх лонхыг гуйж хамрын нүхэнд өрхөв. Ноён месэн удалгүй нүдээ анив.
Тэр Йолов, ноён Рочестер гар мөрөн боолой шархатсан хүний цамцыг онгойлгож цус шүүрч доош хурдан урсаж байлаа. Тэр даруй аюул байна уу гэж ноён Мэйсэн бовнолдов. Пух. Үгүй ээ, зүгээр л шалбархай. Бигийн санаа зов, хүн минь, эвчий. Би одоо чамд мис засалж авчиръя. Өглөө гэхэд авчхаж чадна гэж найдаж байна. Жин гэж ир цааш нь хэллээ. Ирхмээ, би чамайг энэ өрөөнд энэ залуу хам 1 цаг, магадгүй 2 цаг үлдээх болно. Чи миний цусыг эргэж ирэхэд хөвөн өрхөх болно. Хэрэв ир ухаан алдаж мэдрвэл аягаа усыг уруулт нь хүрч давсаа хамранд нь авна. Чи үүний ямар ч шалаг очиж ярихгүй. Ричард, хэрв чи үүний ярих юм бол амь насанд чинь аюул учруулна. Амаа нээж өөрийгөө бухимдуул. Би үр дагаврыг нь хариулахгүй. Ядуу ир дахиад Йолов, ир хөдлөхийг зүрхэхгүй байгаа юм шиг харагдав. Үхэл эсвэл өөр ямар нэг зүйлээс айхаа эдсэн үүнийг бараг саажуулах шахсан ми санагдав. Ноён Рочестер цус шүүрсэн хөөгчийг миний гар өгөхөд би үүний адилаар хэрэглэж эхлэв. Тэр намайг хэсэг зуур ажиглаад санаарай. Яриа алгах гэж хэлээд өрөөнөөс гарлаа. Түлхүүрийг цоожинд цавчиж үүний ухрах алхах чимээ сонсогдохоо болоход би хачирхлаа мэдрэмжийг мэдэрлээ. Энд би 3 дахь давхар нь нууцлаг өрөөнүүдийн нэгэнд бэхлэгдсэн байлаа. Иргэн ойронд минь шүн, нүд гар доороо цайвар харагдана. Ганцхан хаалгаар надаас арай ядан усгаарлагдсан алуурчин имгээ. Ийм ээ, энэ нь аимшигай байлаа. Үлдсэн зүйлийг би эвчиж чадхааргүй байлаа. Гэвч Грэспол над дээр гин гарч ирнэ гэж бодоод би чичрэв. Гисэн хэдий ч би байр суурь хадгалах ёстой. Би энэ аимшиг царайг ажиглах ёстой. Энэ цэнхэр намуухан уруулыг нээж одоо нээгдэж өрөөгөөр инүүчилж заримдаа над руу ширэн харж аимшигын уугар гунгаар гялалцаж байлаа. Би гараа цус усны савнд дахин дүүрч урсаж буй цусыг арчих ёстой. Ажил дээр минь унраагдаагүй лааны гэрэл бүдгэрхийг би харах ёстой. Миний эргэн ойронд хийцээ эрний хевсэн дээр сүдэр харанхуйлж, хуучин ом орны дүүжлүүр дор харанхуй болж, эсрэг алын ом шүгээний хаалганы дээгүүр хачирхлаа чичирч байлаа. Урд тал нь 12 хаван болон хуваагдсан бөгөөд 12 өлөөлөгчийн олгоо ус бүр нь хүрээний устай хаван доор орооцогдсон гунгаа дүрслэн харагдана. Тэдний дээр цагаан арьсан цовдлол болон үхэж буй Христ сүндэрлэн харагдаж байлаа. Хуурч өөрчлөгдсөн одорхой бус байдал анивчих гэрэл энд эргэлдэж ийшээ харахад сахлаа эмчлэг хөмсгөө бүхийлгэж байлаа. Одоо Син Жоны уур ус даалсан, мөн хаван дундаас гарч ирсэн юудсын чөврийн царай амь цуглуулж, эргүүн өрөвч буюу сааны өөрийнх нь захиргааны дүр өрхөөр илчлэгдэхээр занлхийж байгаа ми санагдав. Энэ бүхний дунд би зэрлэг арааны хөдөлгөөнийг эсвэл өөрөндөх чөврийн хөдөлгөөнийг сонсохын улд сонсохын зэрэгцээ харах хэрэгэ байлаа. Гэвч ноён Рочестер ирснээс хойш би шүнжэнгөө 3 удаа дараалан ердөө 3 дуу чимээ сонсов. Дараа нь миний бодол санаа зовж эхлэв. Энэ усгаарлагдсан харшид биеэрээ амьдарч эзнээсээ хөөгдөж иргэшээлтэд оруулж чадхааргүй энэ ямар гим хэрэг байсан юм бэ? Шүний хамгийн аимшиг цаг идвэ галс цусаар дэлбэрсэн ямар нууц юм бэ? Жирийн эмгийн царай хэлбэр дүрсийг халахалж доог охуу хийж буй чөврийн дуугаар магчин шувууны дуу хоолойг ямар амин байсан бэ? Би бүхийн энэ эгэл жирийн чимээгүй үл анах хүн яаж аимшигын оронд орсон юм бэ? Өөр хэлэн яагаад үүн рүү ниссэн юм бол? Түүнийг орондоо унах ёстой цаг үед гэрийн энэ хэсгийг хайхад юу нөлөөлсөн юм бол? Ноён Рочестер үүнд доор байр хуваарлж өгөхийг би сонссон юм. Харин одоо ир яагаад өөр нь учруулсан хүчирхийлэл буруулын дунд ийм номхон байсан юм бол? Тэр яагаад ноён Рочестерийн албадсан нуугдмал байдалд ийм чимээгүйхэн захирагдсан юм бол? Ноён Рочестер яагаад энэ нууцыг албадсан юм бол? Зочин нь уурлаж урд нь өөрийнх нь амь насыг аимшигаагаар хуйлдаан зохиосон байв. Хоёр оролцох хоёуланг нь нууцаар дарж марагджээ. Эцэст нь би ноён Рочестер захирагдаж байсныг харсан. Сүүлчийнх нь өргөн хүсэл эхнийхийнх нь идэхгүй байдлыг бүрэн давмгайлж байв. Эдний хооронд өнгөрсөн 100 хэдэн үг үүнийг надад баалсан юм. Тэдний өмнөх харилцааны үед нэгнийх нь идэхгүй зан авир нөгөөгийнхөө идэвхээ ирч хүчний нөлөөнд авсан нь ил байлаа. Тэгвэл ноён Мэйснийг ирснийг сонсоод ноён Рочестер яагаад бухимдсан юм бол? Уг нь хүүхэд шиг эзэмдэхэд хангалаа болсон энэ эсэргүүцэлгүй хүний нэр яагаад хэдхэн цагийн дараа царс модон дээр аянх цахилгаан буух лугаа адил үүн дээр унсан юм бол? Түүнийг Жин би маш их гимлээ. Жин гэж шивнэхэд нь үүний царай, цонхгор царай байсныг би марсангүй. Мөрөн дээр минь авсан гар хэрхэн чичирч байсныг би марж чадсангүй. Тийхүү шийдэмгийн сүнсийг бүхэж Фэрфакс Рочестерийн ирч хүчээ биеийг догдлуулж чадах зүйл нь ямар ч хөнгөн зүйл биш байлаа. Тэр хизээ ирэх вэ? Шүн үргэлжилж цус алдаж байсан өвчин минь бүхэж ёолон өвдөж байхад өдөрч усламж чирсэнгүй. Би усыг Мэйсний цагаан уруус дахин барьж байв. Миний хүч чармайл ямар ч үр дүнгүйний санагдаж байв. Би махбодын болон оюун санааны зовлон шаналл цус алдах эсвэл энэ гурвуулаа нийлээд хүч чадлыг нь маш хурдан сулруулж байв. Тэр маш их ёолж маш сүлдэж зэрлэг өөрсөн харагдаж байсан болохоор би үүнийг үхэж байх гэж айж байлаа. Би үүнийг ярихгүй ч байж болно. Эцэст нь дууссан лаа унарч цаг хугацаа дуусахад цонхны хөшгийг хүрээсэн саарл гэрэл харагдав. Өөр цайх ойрож байлаа.
Удалгүй би пилег ас холын хашаан дах сарвчнаасаа хашгирахыг сонсов. Бас энэ нь үндэслэлгүй зүйлч биш байлаа. 5 минутын дараа цонхны үлхүүр уян хаан цоож цаг минь авширсныг надад сануулв. Энэ нь 2 цагаас илүү хугацаагаар үргэлжлэх аргагүй байсан бөгөөд олон 7 хоног богинохонмэй санагддаг байв. Ноён Рочестер орж ирэв. Карьер сонор сэрэмжээ байг гэж ирсүүлчийнх нь хэлээд шархыг боож, боолыг нь боож, өвчнийг доош буулгахад би чамд ердөө хагас цаг хугацаа өгч байна гэв. Гэхдээ ир нүүхэд охиромжоо юу ирэх мэ? Үүнд эргэлзэх хэрэггүй. Энэ бол ноцой зүйл биш. Тэр сандарч байна. Сэтгэл санаа нь өөдрөг байх ёстой. Наашир, ажилдаа ор. Ноён Рочестер зузаан хөшгийг ааж, холлондын хөшгийг ааж, өдрийн бүх гэрлийг оруулав. Өөр цайж дорн зүг ямар улбар шаргал өнгө гэрлэж байгааг хараад би гайхан баярлаж билээ. Тэгээд Ирмис засалчийн аль хэдийн харж байсан мессэн дээр дөхөж очижээ. Сайн найз минь, сайн байна уу гэж ир асуув. Тэр миний өлөө хийсэн гэж би айж байна гэж сулхан хариулав. Өчүүхэнч биш. Энэ өдөр 2-7 хоног чи үүнээс ч дор зүйл болохгүй. Чи баг зэрэг цус алдсан. Ингээд л болоо. Карьер ямар ч аюул байхгүй гэдгийг үүнд балан хэл. Би үүнийг ухамсараагаар хийж чадна гэж боолыг айлсан Карьер хэлв. Зөвхөн би энд аль болох ир очих байсан ч болоосой. Тэр ийм их цус шүүрэхгүй байх байсан. Гэхдээ энэ яаж байгаа юм бэ? Мөрөн дээрх мах нь урагдаж зүссэн байдаг. Энэ шархыг хугаар хийлгээгүй. Энд шүд байсан. Тэр намайг хадсан гэж ир бовнолдов. Рочестер үүнээс хугаа авахд ир намайг бар шиг санаа зовж байсан гэж Рочестер хэлв. Чи бууж өгөх ёсгүй байсан юм. Чи үүний ир даруй эмцэх хэрэгэ байсан юм гэж ноён Рочестер хэлв. Гэхдээ ийм нөхцөлд хүн юу хийж чадах юм бэ гэж Мессэн хариулв. Оо, аимшигай юм бэ гэж ир дагжин нэмж хэлв. Би үүнийг бодоогүй. Тэр ихэндээ маш чимээгүй харагдаж байлаа. Би чамд сэрэмжлүүлсэн гэж найз нь хариулв. Би үүнд ойрхотоо болгоомжой бай. Түүнээс гадна чи маргааш болол хүлээж намайг өөрийгөө хамбайлгаж болох байсан. Өнөө орой ганцаараа ярилцлага хийх гэж оролдох нь ердөө л энийг хэрэг байлаа. Би сайн зүйл хийж чадна гэж бодсон. Чи бодсон. Тийм ээ, энэ нь намайг сонсоход ис ядан хүлээж байна. Гэвч чанар миний зөвлөгөөг дагаагүй өлөө зовж шаналсан. Мөн хангалаа зовгч магтлаа. Тиймээс би өөр зүйл хэлэхгүй. Карьер хурд. Нар удахгүй мандна. Би үүнийг буулгах хэрэгийг гив. Шууд эрхмээ, мөрөн зүгээр л боолой. Би гартах өөр шархыг харах хэрэгээ. Тэр ч бас энд шүдэ байсан байх. Тэр цусыг хөгсөн бөгөөд миний зүрх сэглийг шавхна гэж хэлсэн гэж Мессэн хэлв. Ноён Рочестер дагжим чичирч байхыг би харлаа. Жигшил аим шиг үзэн ядлын ер бусын илрэл үүний царайг бараг мушгин гуйвал гэвч ир гагцгүй. Наашир чимээгүй бай. Ричард үүний уггүй үгсийг бүү. Бигээ дав. Би үүнийг марж чаддагч болоосой гэж хариулв. Та нар улсаас гараад л болно. Испани хоод буцаж ирээд үүнийг нас барсан, оршуулгдсан гэж бодож болно. Өөрөөр хэлбэл үүний ухааг бодох хэрэггүй. Энэ шүнийг марах боломжгүй. Боломжгүй зүйл биш. Ирч хүчээ бай, хүн минь. 2 цагийн дараа чи өөрийгөө сэлт шиг өгсөн гэж бодсон бөгөөд одоо бүгд амьд байж ярьж байна. Тийм, Карьер чамаа бараг л дууссан байна. Би чамайг хитгэн хоромхон зуур зөксөө болгоё. Жин ир дахин орж ирснээс хойш анх удаа над руу эргэж харав. Энэ үлхүүрийг ав. Миний унлахын өрөөнд ороод хувцас солих хөрөө рүүгээ шууд ор. Хувцасны шүүгээний дээд шургуулгыг онгойлгоод цэвэрхэн цамц хүзүүний алчуур гаргаж ир. Мөн өргөн бай. Би явлаа. Түүний дурдсан агуулх руу хайж нэрээ өгүүлсүүдийг олж эднээ хам буцаж ирв. За, би үүний жорлон захиалж байх хооронд орныхоо нөгөө ал руу оч. Гэхдээ өрөөнөөс биеийг гар. Чамайг дахиад хүсч магадгүй. Би зааврын дагуу ивэр гарсан. Таныг доош буух үед доор хэн нэгэн хөдөлж байсан болов уу? Жин гэж ноён Рочестер асуув. Үгүй ээ, эрхмээ. Бүх зүйл нам гүн байлаа. Бид чамайг залжин аргаар буулгана. Дэг. Энэ нь чиний өлөөч. Эндхийн хөөр хэлсэн амны ч өлөө илүү сайн байх болно. Би ил гарахаас зайлсхийхийн улд удаан хугацаагаар хичээсэн бөгөөд энэ нь эцсээ ирээсэ гэж хүсэхгүй байна. Карьер бэлхүүсээрээ хүрэн өмсөхөд нь услаач. Та үсээ дээлээ хаана орхисон бэ? Ийм хүийн уур амьсгалд өнгөөр нэг юм аялж чадахгүй. Өрөөндөө өвжин миний хажуугийн өрөө болох ноён Мессний өрөө рүү гүйж очиод энд харагдах нүмерийг авчирч өг. Би дахиад л гүйж, дахиад л үсээр чимгэлсэн авраг ом нүмерийг барьсаар эргэж ирв. Одоо чамд бас нэг ажил байна гэж эцэж цуцхыг мэдэхгүй эзэн минь хэлв. Чи дахиад миний өрөө рүү явах хэрэгээ. Чамд ямар нэг үсэл вэ, Жин? Чи миний жорлонгийн ширээний дунд шургуулгыг онгойлгоод энд байх жижигхэн шилэн сав, жижигхэн шилэн аяг гаргаж ир. Би хүссэн хөлгүүдээ авчирч ийшээ нисв. Сайн байна. Одоо эмчээ, би өөрөө вакцин өгөх эрх чөлөөгөө өөрийн ирэхгүй хийнэ. Би Ромд Карьерийг өшөглөх байсан Ял Шарланы найрсаг харьцааг сонссон. Энэ нь хайхрамжгүй хэрэглэж болохгүй ч заримдаа сайн байдаг.
Жэйн жаахан ус өгөөч. Тэр жижигхэн шилэн аягийг сунган би угаалгын авцсан дээрх усны савнаас хагасыг нь дүүргэв. Тэгье. Одоо савны уруулыг норох. Би ихсэн. Тэр хүрэн улаан шингэнийг 12 тусал хэмжиж нээсэнд үзүүлв. Ричард энэ нь чамд дуагдаж байгаа зүрхийг чинь нэг цагийн ур шүгнэ. Гэхдээ энэ надад хор хүргэх болов уу? Өдөөн хах уу? Эсэргүүцэх нь ямар ч ашиггүй байсан учраас ноён месэнд дуулуураа дагав. Тэр одоо хувцассан байлаа. Тэр цонхгор царай хിവэр байсан ч цус шүүрч бохирдсон байхаа болжээ. Ноён Рочестер шингэнийг зэлгэснээс хойш 3 минутын дараа үүнийг суулгав. Тэгээд эр үүний гарыг агав. Одоо чи хөл дээрээ босож чадна гэдэг